За сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За юуны түрүүнд намайг дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Комент бичиж байгаа. Тэгээ дэмжлэгээ үзүүлж байгаа хүмүүст маш их баярлалаа. За энэ удаагийнхаа видеогоороо би таны заяаны хайн soulmate ямар хүн байх вэ, хэн байх вэ гэдэг сэдвээр одоо мэрэг хийх гэж байна. Тэгээд ерөөдөө энэ бичлэг төр бол ингээд 4 групп хуваасан байгаа. Энэ 4 төрлийн стикер байгаа. Тэгээд нэгийг сонгоод би ерөөдөө бол таны заяаны ханчин ер нь ямар ааш зантай хүн байх юм бэ? Хоёрын харилцаа ямар шүү байх вэ гэд гаргаж өгнө. За тэгээд эхнийх нь бүлэг нь болохоор ийм одоо ийм захиа шиг ийм стикер байна. За 2 дугаар бүлгийнх нь болохоор ийм сарнаатай зүрх байна. Тэгээд 3 дугаар бүлэг болохоор ийм зүрхийн хэлбэртэй бөөж байна. Тэгээд 4 дугаар бүлгийнх нь болохоор ийм зүрх байна. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэж байгаа бол инстаграмаар бичээрэй. Таро дугаар зугаас хайр гэдээ байгаа шүү. Тэгээд инстаграм байхгүй бол манайх фейсбુક пэйж байгаа. Тэр нь болохоор таро хайр хөзрийн мэрэг гээд кириллээр бичсэн байгаа шүү. За сайн байцгаана уу 1-р бүлгийнхаа. За би одоо 1-р бүлгийн сонгосон хүмүүсүүдийн заяаны ханых нь зан чанар нь ямар байх вэ гэж карт татсан чинь frog гэд карт гарч ирсэн. Ингээд мэлхийгээд. Тэгэхээр энэ нь болохоор усны орд гэсэн үг. Тэгэхээр мэлхий хилэнц загас ордны хүн байж болцсошгүй харагдаж байна. Тэгээд мэлхий нь болохоор ер нь бол ингээд усанд ч амьдардаг, газар дээр ч байдаг. Тэгэхээр ерөнхийдөө яг зан чанар гэд хараад үзэхээр одоо юмд ингээд хувирч чаддаг тийм төрлийн хүн байх шиг байна. Одоо юу гэдэг гадаад руу ингээд гараад одоо амьдралаа гэсэн ч гэсэндээ өөр соёлд ингээд өөрийгөө өөрчлөөд амьдрч чаддаг ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдал өөрийгөө тааруулаад өөрчлөөд ямар ч зүйлсд ингээд явж чаддаг тийм төрлийн хүн байх шиг байна. Тэгээд маш их энергитэй, юу н хизээч бууж өгдөггүй төрлийн хүн байх шиг байна. Одоо жишээ нь ингээл амьдралд ямар нэг юм тохиолдлоо гэхэд хизээж бууж өгөхгүй. Тэгэл одоо жишээ нь хэрвээ нэг зориг тавьсан бол хизээж тэрэндээ ингээд одоо шантардгүй те. За би энийг хийн л гэсэн бол хийдэг тийм төрлийн хүн байх шиг байна. Тэгээ бас дээрэс нь ингээд маш ажигч. Одоо бүх зүйлийг ажиглал тэр тийм байдаг те гэл ер нь хүмүүсийн үйлдэлүүдийг ч юм уу эсвэл одоо бүх зүйлийг маш их ажиллаад тунгаан боддог тийм төрлийн хүн байх шиг байна. Тэгсэн мөртлөө бас жоохон эмзэг байх талтай хүн байна. Тэгээ ерөнхийдөө бол маш нууцлаг тийм хүн байх шиг байна. Тэгээд ерөнхийдөө ингээд хажууд нь болохоор the older man гэдэг ийм карт гарч ирсэн. Тэгэхээр магадгүй таны заяаны ханчин танаас арай ахмад төрлийн хүн байж болцсошгүй байна. Тэгээ дараа нь Lily гээд spiritual love гээд энэ карт гарч ирсэн. Тэгэхээр миний харж байгаагаар бол хоёрын хайр сэтгэлийн харилцаа бол тийм гоё сүнсэн холбоогоор холбогдсон тийм хайр дурлал байх шиг байна. Ер нь л ингээд бүр бие бинтэйгээ зүрх сэтгэлээрээ бие махбодоо бүх зүйлээрээ холбогдсон амар гоё харилцаа болох нь. Тэгээ дараагийнх нь болохоор peace and harmony гэдэг. Хоёрын харилцаа ягаад ч юм тань тийм гоё их амгалан байдлыг авчирхаар харилцаа байх шиг байна. Тэгээ магадгүй та заяаныхаа хантайгаа ажил дээрээ ч юм уу эсвэл ямар нэгэн ажил төрөлтэй холбоотой зүйлс одоо явж байхдаа танилцахаар харагдаж байна. Энэ finances and career гэдэг карт гарч ирсэн. Тэгээ хамгийн сонирхолтой нь болохоор дараа нь very soon гэх тун удахгүй гэдэг карт гарсан. Тэгэхээр магадгүй та тун удахгүй заяаныхаа хантайгаа учирч магадгүй гэж гарч ирсэн шүү. Үнэхээр гоё карт байна.
За тэгээд дараа нь болохоор ерөөхдөө бол та хоёр угаасаа хувь тавилангаараа учирнаа гэд энэ Destiny гэд карт гарч ирсэн. Тэгээ ерөөхдөө миний харж байгаа болохоор барыг залуу нь тань анхны харьцаар дурлж болцсошгүй харагдаж байна. Тэгээ хамгийн сонирхолтой нь таны одоо заяаны ханчин амар өөртөө ихтэй, амар харизма өндөртэй, ерөөхдөө араасаа маш олон охтууд гүйлгдэг байж болцсошгүй байна. Яг л Defense гэд ийм карт гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол эсрэг хүсдүүд нь гэл араас нь гүгээл одоо юу хэмдэ амар харизма өндөртэй хүмүүсийг өөртөө татчих чаддаг тийм төрлийн хүн байх шиг байна. Тэгээ ерөнхийдөө хоёр ингээ гоё харилцаантай байхдаа дэлхийгээр аялдаг ч юм уу ямар ч хэсэн амар их аялдаг шинэ юм одоо ингээд очиж үздэг тийм төрлийн хос болох болцоотой байна. Ханы хараа амар гоё next destination гэдэг яг гоё ингээд онгоцны зурагтай карт гарч ирлээ. Тэгээ яг хажууд нь болохоор Paradise гэх картаас гарч ирсэн. Тэгээд энэ амар гоё тийм бич дээр те гоё коктейл ууцсан. Магадгүй хоёр балсараа гоё ингээд далайн ирэг дээр ингээд коктейл уугаад ингээд балсараа тэмдэглэх харагдаж байна. Үнэхээр гоё харилцаа болох нэ. За мэрэгэн таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд хувийн мэрэг хэлхийг хүсвэл Instagram-аар тарот дугаар зураас хайр. Тэгээд Instagram байхгүй бол манайх Facebook пэйж байгаа. Тэр нь болохоор тарот хайр хөзрийн мэрэг гэд кириллээр бичсэн байгаа шүү. За мэрэгэн таалагдсан байх гэж найдаж байна. Маш их баярлалаа. За сайн байцгаана уу 2 дугаар бүлгийнхаа. За 2 дугаар бүлгийг сонсон хүмүүсүүдийн суммит нь ямар шүү зан чанартай хүн байх вэ гэд асууа карт татсан чинь The Zebra гэдэг карт гарч ирсэн. Тэгэхээр энэ нь болохоор гал орцтой гэхээр магадгүй таны цагааны ханчин арслан, хонь эсвэл номын орцтой хүн байхаар харагдчихээн. Ерөнхийдөө бол маш тийм онцгой хүн байх шиг байна. Юу н биеэ авч явж байгаа байдал нь, амьдралыг харах өнцг нь, амьдарч байгаа байдал нь юу шал ондоо. Тэгээ амар онцгой. Тэгээд ерөнхийдөө бол маш тийм өрөвт сэтгэлтэй. Ерөнхийдөө л байн хүн туслаад явж идэг. Магадгүй ингээ сайн дурын ажилд маш их оролцдог төрлийн хүн байх шиг харагдчихээн. Тэгээ ерөнхийдөө ингээд маш сониуж бүх зүйлийг сурахыг мэдхийг хүсдэг. Тэгээд ерөнхийдөө ингээд магадгүй амар их хилний дугууланд явдаг ч юм уу эсвэл амар их одоо олон газруудаар аялдаг төрлийн хүн байх шиг байна. Яг бол энэ нь болохоор ингээд маш их олон төрлийн соёлыг сонирхдаг хүн гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө маш хөдөлмөрч тэгээд амьдралыг харах өнцг нь маш өөр гинэ. Одоо хүмүүсүүдээс гээд магадгүй тэр хүний ярьж байгааг сонсоод бас ингэж бодож болдсон байх та. Ингэж бас өөрөө боддtiin байна да гээд тийм сонирхолтой үзэл бодолтой хүн байх шиг байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ шинэ хүн гэж гарч ирж байна. Яг бол new love гэдэг. Тэгэхээр одоо өмнө нь таны амьдралд байсан хүн биш шүү. Цоо шинээр гарч ирэхэр хүн байна. Тэгээд ерөнхийдөө бол таныг ингээд цэцэг шиг тийм хөөрхөн хүзэсгэлэнтэй эмхтэй гэж харахаар харагдаж байна. Яг л attraction гэх тийм карт гарч ирсэн. Яг л энэ эмхтэй шиг яг энэ цэцэг шиг тийм үзэсгэлэнтэй эмхтэй гэж таныг харахаар харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө энэ харилцаа нь болохоор танд маш их аз жаргалыг авчирхаар байна. The sun be happiness and well-being гэдэг карт гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө миний харж байгаагаар магадгүй та одоо шинэ ингээд ажилд ороод эсвэл шинээр ингээд карьераар эхэлж байхад чинь магадгүй та энэ хүнтэй танилцчих магадгүй. Дээр гарч ирсэнчлэн new job and career гэд гарч ирлээ.
Тэгэхээр магадгүй одоо ингээд та ажлаа сольдог ч юм уу, эсвэл шинэ ажилд ордог ч юм уу, тэр үедээ та энэ хүнтэй танилцахаар харагдчихээн. Тэгэл яг л энэ картн дээр гарсан шиг ийм романтик хос байхаар харагдчихээн. Яг л сарн дээр байгаа юм шиг ийм романтик. Ерөнхийдөө таны заяаны хань маш романтик хүн байх шиг харагдчихээн. Яг л энэ дээр гарч байгаа шиг ингээл бараг л танд одоо ингэж гоё сюрприз барихаар тийм төрлийн хүн харагдчихээн. Тэгэл ийм гоё романтик байгаа байдал нь таны ягаад ч юм хин эмхтэй шиг те ингээ баг үүлэн дээр гарцсан байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлэхээр залуу байх шиг байна. Тэгээ ерөөхдөө энэ хүн маш тийм хөрөнгөтэй хүн байх. Эсвэл тойр ингээд харилцаанд ороод магадгүй ингээд шинэ ажил ч юм уу шинэ бизнес эхлүүлээд маш их одоо мөнгө хоригдлуулахаар харагдчихээн. Яг л энэ дээр good fortune гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол санхүү тал дээр бол маш доктортой төрлийн хүн харагдаж байна. Магадгүй энэ хүмүүс нь бас ингээд ганц би аав ч юм уу байх болцоотой дэсэнгүүдээ гэж гарсан. Гэхдээ заавал ийм байх шаардлага байхгүй. За ерөнхийдөө маш романтик залуу байх нэ. За мэрэгэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Тэгээд төвийн уншлага авахыг хүсвэл Instagram-аар тарот дуурайс хайр гэж байгаа. Instagram байхгүй гэж бол манайх Facebook пэйжтэй тарот хайр хөдрийн мэрэг гэд кириллээр бичсэн байгаа шүү. За энэ бичлэгийг үзэн маш их баярлалаа. За сайн байцгаана уу 3 дугаар бүлгийнхаа. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн заяаны хани одоо ямар зан чанартай хүн байх вэ гэж карт татсан чинь The Crocodile гэдэг карт гарч ирсэн. Тэгэхээр матар. Тэгэхээр таны одоо заяаны ханчин магадгүй мэлхий хилэнц эсвэл загас ордны хүн байж болцсошгүй гэж гарч ирж байна. Тэгээ ерөнхийдөө таны заяаны хань маш ухаалаг. Тэгээ ерөнхийдөө ингээд одоо ирээдүйд ямарваа нэгэн шийдвэр гаргахтаа маш их тунгаан боддог төрлийн хүн байхаар харагдчихээн. Ерөнхийдөө дараагийнхаа үйлдэлүүдийг маш их сайн бодсны эцэст хийдэг, шийдвэрээ удаан гаргадаг төрлийн хүн харагдчихээн. Тэгээ ерөнхийдөө маш ухаантай бөгөөд ухаалаг. Тэгээд ерөнхийдөө харахад бол маш хөдөлмөрч хүн байх шиг байна. Ерөнхийдөө ингээл одоо өөрийнхөө зорьсон зорилготой маш удаанаар ингээл яваал яадаг. Тэгээд өөрийнхөө хүссэн зүйлд хүрч чаддаг. Тэгээд бас санхүүгийн хувьд доктортой хүн байхаар харагдчихээн. Тэгээд ерөнхийдөө бол хоёр одоо 6 сар танилцах ч юм уу. Ямар ч хэсэн хоёрын хувьд 6 сар бол маш тийм дурсамжтай ч юм уу чухал сар байж болцсохгүй. Тэгээд хоёрын харилцаанд болохоор маш тийм хөвгчлөлтэй. Тэгээд дандаа ингэ гоё баяраа тэмдэглэдэг тийм харилцаа байхаар харагдчихээн. Ер нь хоёр танилцахад ерөнхийдөө бол нэг одоо шууд гэл хос болоо явчихааргүй харагдчихээн. Эхэндээ бол амар их одоо кинон дээр гардаг шиг амар драма ихтэй байж болцсошгүй. Магадгүй тэр залуу нь бол одоо хоёрыг танилцахад бол маш их сонголттой байхаар харагдчихээн. Гэхдээ бол таныг сонгоод тэгээд хоёр бол маш гоё тийм хосын харилцаатай байхаар харагдчихээн. Тэгээд энэ залуу нь болохоор танд маш хайртай төрлийн хүн байх шиг байна. Тэгээд ерөөхдөө маш халамжтай хүн байх шиг байна. Яг л энэ картыг харахад бол нэг ингээд хүн зүрхээ өгж яваад магадгүй таны заяаны ханчин тань ингээл зүрхээ өгж байгаа юм шиг тань бүх юмаа барьжгүйгээл таныг маш ихээр халамжлахаар хүн байх шиг харагдчихээн. Яг анхандаа ингээд хоёрын харилцаа магадгүй амар драма ихтэй юм байх боловч хоёр бол маш гоё хос болоод тэгээ ерөөхдөө таныг маш их халамжлахаар хүн байх шиг байна. Тэгээ ер нь бол маш хөдөлмөрч хүн байхаар байна. За мэрэгэн таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд хувийн өмчлөг авахыг хүсэж байгаа бол Instagram-аар тароо дугаар зураас хайр гээд
Тэгээд Instagram байхгүй бол Facebook-ээр холбогдоорой. Манай Facebook пэйж болохоор Таро хайр хөзрийн мэрэг гэдээ байгаа шүү. За баярлалаа. За сайн байцгаана уу 4-р бүлгийнхаа. За 4-р бүлгийг сонссон хүмүүсүүдийн заяаны хань одоо ямархуу зан чанартай хүн байх вэ гэд карт татсан шин The Rabbit гэд юм туулай гарч ирсэн. Тэгэхээр туулаа нь болохоор газрын ордыг илтгэдэг матар, үхэр, охин. Тэгэхээр магадгүй таны заяаны хань чи матар юм уу, үхэр юм уу, охин ордтой байж болцсошгүй харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө таны заяаны хань эмзэг амар их яриа, чалчаа. Тэгээ ерөнхийдөө найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай, маш тэм гэгээлэг хүн байхаар харагдаж байна. Маш хөдөлгөөнтэй. Тэгээ ямарваа нэгэн одоо асуудлыг шийдэхдээ амар сайн, хүнийг амар тийм сайн сонсдог төрлийн хүн байх шиг байна. Тэгээ ерөнхийдөө бол маш үнэнч одоо юу юм та одоо жишээ нь ингээд амьдрал чи хэцүү байгаад ямарваа нэгэн зүйлс ингээд шантарч явах үед чинь таны хажууд байж чаддаг, таны хэцүү үед чинь байнга ингээд таны хажууд таныг дэмжиж байдаг төрлийн хүн байх шиг байна. Тэгээ ерөөхдөө өмнө нь та ингээд өмнөх харилцаануудаасаа болоод шархалж исэн бол тэрий чинь гоё имжлээд тань дахиад хайранд итгэдэг болоход чинь туслахаар ийм төрлийн хүн байх шиг байна. Тэгээ ерөөхдөө юмд арай хөнгөн хандахыг хичээдэг. Тэгээ ерөөхдөө та энэ хүнтэй байснаар ингээ амжилтанд хүрэхээр байна. Эсвэл энэ хүн амжилтанд хүрсэн ч юм уу. Тэгээд хоёрын харилцаанд магадгүй 5 сар бол маш одоо чухал сар ах. Магадгүй 5 сард хоёр танилцах ч юм уу. Эсвэл 5 сард хоёр гэрлэх ч юм уу. Ямар ч тач 5 сард хоёрын хувьд маш чухал сар ах шиг харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө энэ бол таны яг жинхэнэ хайр гэж гарч ирж байна. True love гэдэг. За ямар ч тач хоёрын харилцаанд болохоор хоёр нэг тийм гоё ингээд цагийг хамт өнгөрөөх дуртай, цагийг амар үр бүтээлтэй өнгөрөөдөг байхаар харагдаж байна. Заримдаа ингээд хосууд байхдаа ингээд хитрхи уйдаад ч юм уу, эсвэл ингээд залхуураад одоо гарч болцохоо бэлдэх ч юм уу, эсвэл ингээд би биенийхээ хоббиг нэг сонирхдаггүй байх ч юм уу, тийм төрлийн хос биш. Ерөнхийдөө ингээд цагийг өнгөрөөхдөө дандаа үр бүтээлтэй би биенийхээ хоббид дандаа ингээд сонирхоод туслаад амар хөвгчлөлтөө өнгөрөх юм шиг байна. Тэгээд танд бол амар их догтлыг авчирна. Ингээл гизэн дотор ингээд эврэхээ нислээ, эврэхээ байна гэж нэг ярьдаг да. Амар их гоё таныг догтлуулахаар одоо тийм төрлийн харилцаа байх нь. Тэгээ магадгүй ингээд энэ first date гэдэг ингээд зармиг нэм. Магадгүй анхны болцоонд хоёр зармиг идэх ч юм уу. Амар хөөрхөн байхаар харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ хүн маш тийм өөдрөг, тэгээд амар одоо амьдралд амар хөнгөнөр ханддаг болохоор өмнө нь таны ингээ авч исэн бүх ингээ шархуудыг имжлээд танд арай ингээд ийм адал явдалтай хөвгчлөлтэй зүйлсийг таны амьдралд авчирхаар харагдаж байна. За мэрэгэн таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд хувийн амжилт авахыг хүсвэл Instagram-аар холбогдоорой. Тара дугаар зоос хайр гэд байгаа шүү. Тэгээд Instagram байхгүй бол манайх Facebook пэйжтэй Таро хайр хөзрийн мэрэг гэд байгаа шүү. За бичлэг үзсэн маш их баярлалаа. Баяртай.